Hey yo, what's up? It's your boy Speedy Ben. Миний дууны талаар ярихаар цугласан байна. Demi Moore. За залцгаая. Дуу бүтсэн түүх гэх юм бол мэдээж тухайн дуу нэг хүнд зориулагдсан байгаа. Тэгээд миний амьдралын хувьд хамгийн утга учир болох хүнд зориулсан дуу гэж хэлж болно. Тэгээд цацгдсан өдөр нь бол 8 сарын 3. 18 оны 8 сарын 3-нд айгүй чухал зүйл болсон байгаа. Тэгээ яг жилийн дараа ахгүй. Буцаагаад ерөнхийдөө бол сануулах маягаар 8 сарын 3 шүү гэж зориулсан. Тэгээ Demi Moore гэдэг нэр нь яагаад тийм бэ гэхээр би яг хоо бидний үед чинь одоо Ghost гэдэг кино байсан шүү дээ. Тэр киноны угаасаа хамгийн одоо best жүжигч нь бол тэгэл Demi Moore байсан шүү дээ. Тэгэл Саку хүн шүү дээ. Манийд үеийнхэн generation-ийнхэн тэр утгаараа Demi Moore гэсэн зүгээр нэрээр орлуулж одоо тэ тасархаа шүү гэсэн утгатай. Нааг ноолдог мангар мама Demi Moore надад цуг үйлэн дээгүр хөөр чиний гижиг би хүргэх дуртай чиний хүчийг би шахах дуртай. Энэ дөрөмөр болохоор одоо намайг ноолдог хүн бол одоо тийм миний одоо найз өхөн юм эсвэл их нэр ч юм уу Demi Moore гэж зүгээр яг тэгж одоо дээш нь өөрийг нь магтан дуулж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна л доо. Тэгээ нөгөө надад зүг үүлэн дээгүр хөөр гэдэг нь юу гэхээр мэдээж нэ сэтгэл санааны хувьд хүн жаргалтай байх юм бол дээшээ тийм хүл газар хөрөхгүй гэдэг штэ. Тэр утгаар хоёулаа хамт зүгээр одоо хөөрий те жаргалтай жаргая гэсэн утгатай. Тэгээд чиний хүчийг би шахах дуртай гэхээр мэдээж энэ бол арай ноты тал руу болж байгаа те. Нари гэдэг нь одоо юу гэдгийг эрхлэх бие биентэйгээ одоо те юу одоо за одоо тэрийг хийдгэн чашинтэй те баярлтий гэж хэлж болох хэлүүлэлтээ одоо хүчиж шахах дуртай. Тэгэхээр би хөдөлмөрчөө гэсэн утгаар хэлж байгаа. Тэгээд гижгийг хүрэх дуртай гэдэг нь бол яг мэдээж хамт байхтай те ингээд тоглоод гижигдэж мэдчих одоо кадл хийн гэж хэлдэг шүү дээ. Тэр утгаараа тийм. Хүсэлтэд тултал автаж нуудгаан дээр чинь үнсэндээ, үнэндээ урлагийг хүсдэг 100% өөрийн эрхэндээ, Miss Loyalty, заа зөвлөгч багш бүжигтэй stripper, fine lady hotter than sunlight, waits for me to strip her гэдэг ингэот одоо яг зүгээр л яг одоо тэр зүйлийг те хоёулаа хоорондоо байж хата тултал авдаг мэдрэмжэл тэр утгаар ярьж байгаа юм л да. Хүсэлтэд тултал автаж нуудаан дээр чи үнсэндээ гэдэг ингэот угаасаа мэдээж хүсэлтэй бие биенийхээ одоо тэ хүсэлт автаад тэгээ одоо зөвхөн миний харах эрэхтэй газар нь үнснэ гэсэн утгатай. Тэгээд fine lady hotter than sunlight гэдэг ингэот галзуу хөөхөн нарнаас чалуун тэ тэгээд заа зөвлөгч багш бүжигтэй stripper гэдэг хэсэг нь болохоор надад миний амьдралд бас одоо зөндөө юм зааж өгсөн байгаа шүү дээ мэдээж хинхнээсээ суралцж байгаа. Тийм утгаар багш шиг өөрийг нь зүрлэж хэлээд тэгтээ бүжиглэхдээ бол амар хот бүжиглдэг шүү чи stripper шиг зүгээр алдаг гэсэн утгаар хэлээд тэгээд waits for me to strip her гэхээр намайг өөрийг нь одоо тайчтал тэг хувцсын талтал хүлээдэг гэсэн утгатай байгаа. Уулзах газар мэдээж тодорхой ороод тэр хаалга онгорхоо we be swerving across country 24/7 we be living anywhere like in a heaven гэдэг нь болохоор за эхний хоёр мөр бол угаасаа ойлгомжтой тий. Тэгээд хоёлаа хамт л үеч бол хаагуурч амьдарч болно. We be swerving anywhere тий. Тэгээд хаанч байсан чивтэр бол диважинд 24/7 диважинд байгаа юм шиг амьдрнаа гэд тэгээд ихний бадаг дуусч байгаа лөө тий. Тийм тэгэл Demi Moore гэд дахилт орж ирж байгаа. Дахилтын хэсгээр бол би гинжинг яг ороод өгөөч гэж өөрөөс нь асуугаад тэгээ цаад чинь надад орж гисэн байгаа. Тэгээд Demi Moore I know юу лээ. Тийм Demi Moore гэл яг нэрийг хэлээл тэгэл гинжингийн хэсэг бол угаасаа тэгэл дахилт бол угаасаа ойлгомжтой болов гэж бодож байна. Цаашаага болохоор юу болсон байгаа? Bridge явж байгаа. Bridge дээр нь бол чойдог орж ирээд яг өөрийнхөө бас жишээ нь feelings-ийг хинэгэнд зориулж хэлж байгаа байхгүй те. Тэр нь одоо жишээ нь чойдгийн хувьд яг болсон явдал ч юм уу болоогүй явдал ч юм уу
гэсэн талаас нь өөрөө бол ингэж бас фантастал бичсэн байгаа. Дүрмийн дагуу байхгүй мэдэж байгаа бидтэй. Дүрмийн дагуу Диважингийн үүд танин эзнээ. Биендээгүй чинь халамцуу үнэмлэхгүй аялна. Орон дээрээ ядаж тэрийн хоёулаа эцэстэй гэд. Тэр хэсэг болохоор юу яаж дүрмийн дагуу угаасаа филингстэй үнтэйгээ хизээш дүрмийн дагуу тоглоно гэж байхгүй тий. Дүрмгүү тоглоно. Тэгээд дүрмийн дагуу Диважингийн үүд танин эзнээ гэдэг нь болохоор намайг бол нэг зүйл таньнаа гэд тэгж хэлсэн. Тэгээд орон дээрээ ядаж тэрийн хоёул эцэстэй гэхэлэр чинь тэгээд finally дуусчлаа гэдээ амраад хэвтнэ гэсэн утгатай. Тэгээд яг ингээд задлаад ярьсан чи аимшигтай юм байна тий. Хэсэгтээ жарлын гормон орсон суцаар хаанч байсан үддэн гадаа гэрт уцаар чухал биш чиний хажууд мэдээж хугацаа чихэндмэн зөөлөн ширнэдгээ дотор буцлаа гэд гисэн дөрөв мөр хэсэг бол угаасаа тэгэл яг хажууд угаасаа байж хаа жаргалтай. Тэгэл тухайн зүйлийн ар дээр угаасаа нэг хэсэгтэл хүн нөгөө happy гормон ялгараал те тэгэл гис утгаар тэгж утсан байгаа. Халуун чамаг усаар буудээ гал командыг бүрэн багаар нь дуудээ галзуу сэдвэр хуучлаа гадаа өдөр шөнө хамаагүй хуучлаа гэдэг жайсаг болохоор мэдээж бас л ахаал нөгөө нэг фразеологизм хэрглэж байгаа юм л да. Нөгөө нэ магтан дуулаа те. Одоо чи гал команд ирч чамайг хөргөхгүй л бол тим хот штэ гэсэн маягаар тийм үг сонгож хэлсэн байгаа. Тэгээд галзуу сэдвэр хуучлаа гэдгээр чи мэдээж тэгэл ирээдүй юм өнөөдөр маргаашаа хамт ярий гэсэн утгаар хэлсэн маа да. Дууссан уу те үг нэг